Азийн параспортын 3 дугаар наадам Индонез улсад үргэлжилж байна. Албан ёсны нээлт нь 10 дугаар сарын 6-нд Жакарта хотноо болсон билээ. Ингээд үзэгч та бүхэндээ энэ тухай мэдээллийг хүргэе. Энэ наадамд Аз тивийн 43 орны 2831 тамирчин спортын 18 төрлөөр өрсөлдөж байгаагаас Монгол улсаас пара жудо бох, пара байтарва, пара хөнгө атлетик, пара буудлах, пара пауэрлифтинг, сууга волейбол, ширээний теннис, бадминтон гэсэн 9 төрлөөр 40 тамирчин эх орноо төлөвлөн оролцож байна. Жакарта 2018 Азийн зуны пара спортын наадмын хүнд зочноор Монгол Улсын хурлын гишүүн, нийгмийн бодлого боловсрол, соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга Баатар Билэг, Монгол Улсын хурлын гишүүн Гам Болт Наруулан, Монголын үндэсний паралимпийн хорооны ерөнхийлөгч Нэмхөө, ерөнхий нарийн бичгийн дарга Оюн Бат нарх оролцож байгаа бол Монголын багийн ахлагчаар Монголын үндэсний паралимпийн хорооны удирдах цэврийн гишүүн Саран Чимэг ажиллаж, Монголын багийн тугчаар пара жудогийн үндэсний шгшөөгийн тамирчин олон улсын хэмжээний мастер Ажмын Мөнхбат сонгогдож, нээлтийн ясталт Алтан саяын бод төрийн талбайгаа мандуулан жигслээ. Өчигдөр Азийн зуны пара спортын 3 дугаар наадмын эхний өдөр манай тамирчдын оролцох зарим төрлийн тэмцээнүүд эхэлж, манай тамирчдаас пара боочигийн төрөлд Түр Ирмөн, Бүгд найрамдах Хятад улсын тамирчинд, Батцгүй инх хамгаалан Индонезийн тамирчинд, пара бадминтоны төрөлд өрсөлдсөн Бүрвсрэнгийн Батбаатар Индонезийн тамирчинд хожигджээ. Харин суугаа хөлөөлийн төрөлд Монголын суугаа хөлөөлийн эмэгтэйчүүдийн шгшээ баг Индонезийн багт 3 тэг, Бүгд найрамдах Хятад улсын багт 3 тэгийн харьцаатай хожигдож, өнөөдөр Японы багтай 3 тоглолтоо хийлээ. Энэ наадмын үеэр Монголын багийн хүндэт зочид Азийн паралимпийн хорооны ерөнхийлөгч Рашидтай тусгайлан уулзаж, Монголын паралимпийн хорооны ирээдүйн зорилт төлөвлөгөөний талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо. Мөн энэ наадмын тэрэгэнцэртэй туяа зүр сэлмийн төрөлд эхний байранд шалгарсан эрэгтэй эмэгтэй багуудын шагналыг Азийн зуны пара спортын 3 дугаар нарын хүндэт зочин Монгол Улсын хурлын гишүүн, нийгмийн бодлого боловсрол, соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга Баатар Билэг гардуулан өгч баяр хүргэжээ. Жакарта 2018 Азийн пара спортын 3 дахь наадмаас Монгол улсын тамирчин Мөнхбат жудо бүхийн 66 кг-ийн жинд хүрэл медаль хүртэлээ. Мөнхбат Инчон 2014 Азийн пара спортын 2 дахь их наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм. Энэхүү амжилтаа мартагч Азийн наадмын хос хүрэл медальтан боллоо. Монгол улсын